За манай улсын хувьд бол уулуурхайн одоо бүтээгдэхүүнээр гол орлогоо бүрдүүлдэг. Манай улсын экспортын орлогын 93-4% нь уулуурхайн бүтээгдэхүүн байна. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнээ бид нар бол төрийн өмчт болон орон нутгийн өмчтэй компаниуд бол биржээр арилжаалаад орлогоо олдог. Хувийн компаниуд маань өөрсдөө ингээ хэлээр гараад амнаатаа төлөөд ингээд бас татвараа төлөөд ингээ явдаг. За тэгээд яг энэ одоо бүтээгдэхүүнүүд дотроос ганц одоо гялтааж байгаа ашигт малтмал буюу одоо металл бол алт байгаа. Одоо дэлхийн зах зээлийн үн бол түүхэн дээд одоо тогтоогод $3200 даваа явцсан. Энэ өөрөө 1 грамм алтны үнэ 370-аас 80 мянга, 1 кг алт бол 370-аас 80 сая төгрөгийн үнэтэй болчихж байгаа. Энэ бол бүр маш өндөр сайн үн. Манай хувьд ягаад алт өөрөө ийм чухал болоод алтгуур аян зарлах болчихоо гэхэлэр өөрөө энэ алтыг бид нар Монгол банк нь ганцхан давуу эрхтэйгээр төгрөгөөр худалдаж авдаг. Тэгээ энэ болохоор манай улсын одоо алтны нөөцийг нэмэгдүүлдэг. За тэгээд дээрэс нь бид нар валют шаардлагатай болсон үед энэ алтаа валютаар гадны компаниудад зарчдаг. Ингээ Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх. За дээрэс нь одоо энэ төгрөгийн ханш, валютын ханшны энэ хэлбэлцлийн үед бол маш чухал ач холбогдолтой юм металл болчиход байна.